Боловсролын магадлалын хэмжил үндэсний зөвлөлөөс цувралаар зохион байгуулж байгаа симпозиум боловсролын инновац гэсэн нэрийн дор үргэлжилсээр байна. За өмнө та бүхэндээ танилцуулж байсанчлан өнөөдөр нэгтлэн бодох бүртгэлийн боловсролын инновац гэдэг ийм сэдвийн хүрээнд олон улсын болон дотоодын бэлтгэгч нар маань оролцож, ажил олгогч нар, нэгдээд сургууль, одоо суралцж байгаа оюутнууд хилцүүлэг өрнүүлж цаашид бид нар юуг анхаарах ёстой талаар санал дүгнэлт шийдлүүдийг боловсруулж гаргаж ирлээ. Тэгэхээр дараагийн симпозиум маань одоо инженерчлэлийн чиглэлээр явагдана. За инженерчлэлийн чиглэлээр бид нар салбар симпозиумаа дуусгаад 6 сард олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр эдгээр салбар симпозиумда нэгдсэн үр дүн судалгааны одоо боловсруулалт үр дүнгуудээ нэгтгэн олон улсын хэмжээнд танилцуулахад бэлэн болно. Тэгэхээр нийт судлаач багш нар оюутан суралцагчид эрдэмтэн профессоруудыгаа бүгдээрингийн инженерчлэлийн инновац болон олон улсын эрдэм шинжилгээний хурал оролцохыг урьж байна.